онлайнаар орлого олох гэж оролдож байгаа фрилансеруудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ойр YouTube сувг дээр бичлэг оруулсангүй. Шалтгаан нь Facebook дээр би илүү идэвхтэй байгаа. За өнөөдөр та бүхэнд маш гоё мэдээ дуулгана. Маш гоё мэдээ. Удаан байж сургаггүй байж байгаа маш гоё мэдээтэй ирж байна. За тэр гоё мэдээ нэг юу вэ гэхээр сүүлийн 28 өдрийн дотор би Facebook пэйж дээр янз бүрийн текст постууд бичээд янз бүрийн reel хийгээд за тэгээд нийт 2,437,000 үзэлт авсан байна. Тэрнээс гадна сүүлийн 28 өдрийн дотор миний Facebook пэйжийг 3,864 хүн subscribe хийсэн байна. Нэгэсэндээ өдөр болгон бараг 100-аас олон хүн subscribe хийж байна гэсэн үг. Facebook-ийг YouTube-тэй харьцуулах юм бол ганцаар тэнгэр шиг бол зөрүүтэй. YouTube-ийг намаг гэж үзэх юм бол Facebook тэнгэр. Яагаад вэ гэхээр хамгийн олон хэрэглэгчтэй social media платформ гэхгүй. Монгол улсад. Тэгэхээр дийлэнх монголчууд Facebook дээр идэвхтэй байдаг. Чиний хийсэн контентыг чи Facebook дээр хамаагүй олон хүн үзэх магадлалтай гэсэн үг байхгүй. Маш энгийн логикоор. За ямар контентууд хийгээд ийм өндөр хандлт авсан. Одоо хэдүүл миний хийсэн контентуудтай танилцъя. Сүүлийн үед Epstein-ийн файлууд задраад байгаа. Epstein-ийн файл дотор Монгол улсын хоёр ерөнхийлөгчийн нэр маш олон удаа дуудагдсан. Эхнийх нь Баттулга, нөгөөх нь Элбэгд орж. За тэгээд Epstein-ийн файлуудыг ирэхэд бол би өөрөө уншаад энэ чинь олон нийтэд нээлттэй болцсон мэдээлэл. Та нар ч гэсэн Epstein-ийн файлыг хонгойлгоо тодорхойг нь уншиж болно. За тэгээд Epstein-ийн файл дээр Баттулгын тухай юу гэж бичсэн байна те. Тэр тухай би энэ пост хийсэн байна. Энэ пост 541 лайк, 100 коммент, 345 шеэр авсан байна. За тэрнээс гадна Epstein Монгол улс руу Баттулгын ерөнхийлөгчийн засаглалын үед Светлана Лана Позитаева гэдэг энэ эмэгтэйг явуулж исэн. За тэгээд энэ эмэгтэй ямар ч ёстой юм те. Энэ бол амар аюултай эмэгтэй. Монгол улсад бол бүр амар том аюул тарих гэж исэн. За энэ тухай бас пост бичсэн байна. Энэ пост маань 676 шеэр, 46 коммент, 340 реакшн авсан байна. За ингээд сүүлийн үед ирэхэд бол Epstein-ийн файлтай файлаар текст комментуудыг ойрхон оруулж байгаа. Энэ ууц төр биш шүү. Би зүгээр Epstein-ийн файл дотор юу байгаа юм те. Тэрийг ирэхэд бол орчуулаад Facebook пэйж дээр тавьж байгаа. За тэгээд доошлуулах юм бол энэ ч AI хөгжил буруутсан гэдэг нэг пост оруулсан байна. Ерөнхийдөө бол одоо ямар сэдвээр пост бичвэл илүү viral болох магадлал өндөр юм те. Тэр тухай аюугаа төсөөлтөй болчиход байна. За тэрнээс гадна би Facebook пэйж дээр янз бүрийн рилүүд оруулдаг. Одоо жишээ нь энэ рилийг одоо хэдүүл харъя. Сүхбаатарын талбай дээр цэргийн парад болж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг мангар том танк гарч ирээд за энэ бол зөвхөн 10 секундын урттай рил. Энийг би Gemini дээр хийлгэсэн. За тэгээд энэ рил одоогийн байдлаар 853 лайк, 56 шеэр авсан байна. Тэгэхээр биш тэ guys. Facebook дээр хандлт авах YouTube-с хамаагүй амархан. Ер нь монголчуудын хувьд ямар ч social media платформоос Facebook хамаагүй илүү амархан хандлт авах тал дээр. За тэгээд их хэмжээний хандлт чадах юм бол тэр хандлтаа ордог болгож хувиргана. Ордог болгож хувиргана. Одоо нэг ингийн жишээ дурдээ. Та нар Монголын нэг аимшигын ном зардаг вебсайтууд байдаг. Тэднэр дээр аимшигын зохиолоо тавиад 5,000 төгрөгийн үнэтэй ч юм уу тийм болгоод тэгэнгүүт яах нь өөрийнхөө Facebook пэйж дээр рекламдах байхгүй. 10 бүлэг аимшигын зохиолынхоо эхний бүлгийг нь өөрийнхөө Facebook пэйж дээр тавиал тэгэнгүүт яах нь та нар
Энэ үргэлжлүүлж уншихыг хүсэх юм бол тэр вебсайт руу ороод над мөнгө төлөөд үлдсэн эсхийг нь уншаарай гэдэг байхгүй. Энэ бол хамгийн энгийн жишээ. За тэрнээс гадна ийм өндөр хэмжээний хандлттай байсан тохиолдолд өөр яаж болох вэ гэхээр та нар янз бүрийн төлбөртэй чанал үүсгэж болно. Одоо жишээ нь нэг пэйжээ төлбөргүй болгоод нөгөө пэйжээ төлбөртэй болгоод тэнгуут яах нь? Та нар банкныхаа данс руу хүмүүсээс мөнгө авч чадах байхгүй. Одоо чинь миний төлбөртэй чанал руу орохыг хүсэх юм бол энэ хаан банкны данс руу 5,000 төгрөг илгээч юм те. Тэгтээ та нар ямар үнцнийг хариуд нь өгөх юм тэрийг бодох хэрэгтэй. Чиний тэр төлбөртэй пэйж дотор ч хүмүүсийг мөнгө төлүүлэх ямар шалтгаан байж болох вэ? За тэгээд энэ тухай удахгүй би сургалт гаргана гэсэн бодолтой. Видео сургалт. Та нар энэ бичгийг яаж үзэж байгаагаа яг адилхан тэр сургалтыг маань үзнэ гэсэн. Тэгээд тэр сургалтын дээр яаж Facebook дээр өндөр хандлт авдیں۔ Яаж энэ хандлт авах тал дээр хэмэл оюун ухааныг ашиглахын тэр тухай маш ойлгомжтой зааж өгье гэсэн бодолтой. Энэ хагас өдөр юм уу бүтэн сая өдөр сургалтаа гаргана гэсэн бодолтой байгаа. Peace.